хэрэгжүүлж эхэлсэн боловч бодит байдал дээр тухайн виз мэдүүлэгчийн санхүүгийн тодорхойлохыг тодорхойлоход аж холбогдол багатай гэж үзэж байгаа 5 сая төгрөг байршлах тогтолцоог хүчингүй болгож байна. За энэхүү 5 сая төгрөгийг байршуулах нь яг үнэндээ Монгол улсын иргэдэд нэлээхэн эдийн засгийн хохирол үзүүлж исэн мөн тухайн санхүүгийн тодорхойг олоход бол төдийлөн ач холбогдол багатай байсан учраас энэхүү хүчингүй болгоод түүний оронд сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаа нотлох болгон журмыг өөрчилж байна. За 3-р нь хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал багатай виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах тогтолцоог нэвтрүүлж байна. За энэхүү магадлал багатай гэдэгт маань хэн орж байгаа вэ гэхээр олон удаа хууль ёсны дагуу хэлээр нэвтэрсэн тэмдэглэлтэй мөн төрийн албан ажлаар тэмдэглэн явж байгаа төрийн албан агч зэрэг энэхүү нөхцөлд хамаарах юм аа.